За юу вэ хомис амьдрал сайн гэж найдаа да. Тэгэхээр өөр нэг өдөр өөр нэг рост хийх ордоо. Энэ удаагийн оролцогцоор штэ те. Загсны ор шалгарсан юм аа. За тэр яах вэ? Хит хитэ апдейт яриа. Та гэхдээ ухаантай юм ярихаар fuck яг үздэггүй мөлий те. Тэгэхээр би ингээ бодсон юм яг ухаантай юм ярьдаг ингээд нөгөө философи ингээд нөгөө channel ингээд тустай нээдэг ч юм уу те. Энийг болохоор ингээд нөгөө рост хийдэг, диз ингээ хийдэг. Тэгээ ингээ funny joke mock ярьдаг ч юм уу. Тиймэрхүү ингээд нөгөө тархиа унтраасан channel-ээр нь үлдээдэг ч юм уу гэж бодож байна. За тэгээ амьдралынхаа апдейтыг хэлээ рост хийхээ өмнө тааруудал тэгэл явдгаар явж гин тэгээд таад маань энэ миний хийгээд байгаа миний ридингүүд ингээд таалагдж ааш нэ нэг зүйлийг анзаараарай. Энэ бол яг тухайн 7 хоногтоо л ингээд нэг байж байгаа нэг коллектив энерги шүү. Тэгээ угаасаа 7 хоногийн дараа энергиуд нь өөрчлөлтөд явж байгаа юм чинь. Тэгээ би аль болох тасдахгүй гэж байна. Гэтэ бас ядардаг юм бэлээ миний ридинг хийхээр ингээд бүр тарих мэрэг ингээд төсөлдөө яа гэж мэ тэ. За тэр яах вэ? Тэгээд гадаа бас ингээд нэг мэдрэл мотой ингээд хүүтэн байна. Яг манай эксийн сэтгэл шиг те. Тэгээд хөлдөж өгчихгүй тулд ингээд нэг тэгээ таад маань сайн халуун ингээд юм сайн угаараа дулаан хувцлаарай. Би бас нэг хид хид мэдрэл мотой хүмүүс ярьсан. Өвлийн ингээд нэг хүүтэнд дотор өмдгөө явдаг хүмүүс би бүр гайхаад болдгоо шас. Би ч өөрөө ингээд нэг хоёр давхар дотор өмдөр нэг цасны өмдөө явдаг юм бохгүй юу? Хөлдөж өгөхгүй тулд өмнөөс нь гол харж байгаа юм чи яа шас. За тэр яг хоо загсны орд ингээд рост хийцгээ заяа. Тэгээ ингээд загсны ордны ингээд хидэд стереотип байдаг штэ юу вэ гэвэл тэд нар үргэлж нэг юм мөрөөдмтгий төсөөлөмтгий байдаг те. Тэгээ ингээд нэг 50 Shades of Grey ингээд нэг үзэнгүүтэй штэ те. Чамаа ингээд нэг Jeffrey Dahmer шиг ингээд зургтны хурд ингээд нэг байснаатай хотон гараж марц те. Өмдөө тайч байж гэж мөгөө те. Бас магадгүй байхгүй да тий. Тэгээ уусаа ингээд нэг тэдрийн ингээд төсөөлөл дунд үргэлж ингээд юу гэх кино явж яадаг те. Тэгээ ялангуяа ингээд юу гэх ингээд секс амьдрал гэдэг штэ загсны ордныхны тэрний ингээд ялчгүй л ингээд 50 Shades of Grey гэхдээ ингээд бодит амьдралд тэд нар бүгд ингээд нэг хорхоод чоргоо ингээд царайтай ялангуяа нүдэн нэг шаасан те. Тэгээ ингээд бид нар ингээд анзаардаг штэ ингээд нэг ялангуяа би нэг зүйл ингээд анзаарч ирсэн заяа. Нэг юм загсны ордныхын ялчгүй ингээд нэг юм water sign дунд хамгийн waterлгэн штэ тэгснэ ингээ бас хамгийн архичин байдаг тийш. Тэгээ ингээд нэг ингээ бодоод үзтээ ингээл тэд нар ингээд нэг үргэлж ингээл эн тэндгөө story гээл ингээл юу гэх өглөө нь кофе уугаад орой нэг хідэн vodka shot ингээл нэг уучаал тийм ингээ нэг байдаг та. Тэгээ ингээд хамгийн сонирхолтой нь штэ те. Тэгээ ингээ хөрх нээгээд явж байгаа ингээл хүн бол ингээл загсны ордныхан бол хамгийн sweet гэж ярьдаггүй үгүй байхгүй да хин ч ингээд загсны ордны ууралж байгааг ярьдгүй заа таад ингээд загсны ордын анзаарч ирсэн нэг юм ууралахаараа яг нүд нь ингээ мэдрэл мотой болцдог те нэг юм ядчихт нэг юм том дуу нүдтэй чимшигтэй тэгснэ ингээ өөдөөс чи бүр ингээ тултлаа ингээ харц яасан гинэ. Хэсэг гадна амир свицэрэдэ нэг тас итлаалахтаа унгаач мар чимшиг те. Тэгээ уусаа ингээ юу гэх одоо ингээд нэг хөргө хэцүүлээдэг бах та тий ингээд нэг ууралч мараад гэхдээ ингээд нэг свит царайтай ингээд нэг уурлах харчаас ингээд нэг ууралж байгаа нэг уурлалт биш юм шиг гүү юм шиг нэг тийм сонирн байдаг те нэг шаагаад унгаачхаар ингээд нэг юм хайрын юм шиг те ингээд нэг энэ мөстө балиар мо тийрэн байгаа ингээд нэг эксэдэ хэлдэн штэ өстө мө болдог бол ганц шаагаа унгаачхаасаа гэдэг тэр ихтэй загсны ордын зориулсан баг те ялч ингээд нэг амар тийрэн шиг зантай те тэгснэ ингээд нэг шаагаад унгаач ихээр ингээд нэг тий дэндүү свит царайтай тий ингээд нэг бодоод үзэл та загсны ордныхын ингээд чамаас ингээд нэг салдаг яа салдаг гэж тэд нар зүгээр арх ухах шалтгаан л хэрэгтэй байдаг тэр шалтгаан мэдээж ойлгомжтой чи яагаад вэ гэвэл штэ те ингээд юм чи бас нэг шалтгаан боё нэг давс хожир хэрэгтэй штэ те угаасаа ингээд за анзаараад үзээр тэрийг үргэлж ингээд нэг арх ухах ингээд нэг шалтгаан гаргахынхаа өмнө штэ те өмнө дандаа чамаас салдаа шүү те. Тэгээ нэг 3-4 хоног нэг хэсэг нэг жагритэж ингээд явж байгаатай буцаж ингээд юу гэх чиний амьдрал дээр сайн үгээ гарч ирж байгаа зү. Тэгтээ бас ингээд юу гэх зүгээр нэг уучлал муучлалтай гуугаалтай за өстө миний бороосэн чи ингэсэн шүү би ингэсэн шүү нэтрэ хоёлаа буцаж нийл имэйл гэсэн байхгүй заяа тий. Шалтгаан яасан бэ гэсэн чи ингээд би чамаас ингээд салшин шалтгаан нь орой би чамаа ингээд зүүдлээд тий зүүдэн дээр минь чи болохоор намайг араар тавьж исэн юм шиг санагдаад хань би чамаас салцсан гэдэг ч юм уу тий. Энэ бол ингээд нэг типикл ингээд загсны ордны ингээд шийд хгүй юу. Тэг ингээд загсны ордны токсик экс чи ингээд нэг чантай буцаж нийлээ гэж ингээд нөөрэсөө хэлэхгүй заа чамлаа зүгээр плейлист явуулдаг байхгүй юу тий. Гигийн хайрыг минь хүндэл мүндэл гэж мэшаа тий. Гэтэ ингээд хизээч ингээд тархин дотор нь гигийн хайр байгаагүй тий. Тархин дотор нь зүгээр ингээд нэг weird fucking ингээд нэг fictional ингээд тархин дотор нь ингээд байж исэн байхгүй юу. Тэгээ угаасаа ингээд бодоод үзэл та
хамгийн ингээд нэг одоо хувь тавилан ярьдаг ингээд орд чинь ингээд заагас шүү дээ те. Чиптээр ингээд ингэр ингээд дэлгэхэд л ингээд хувь тавилангаар очирна. Ингэр зөрөөдлөхөд хувь тавилан маань дуусна. Гэтэ тэгж хэлэхдээ дандаа чамайг араар тавьж явахтаа ингээд нээлдэг байхгүй те. Тэ ингээд нэг би чамайг араар тавьсны үнд хувь тавилан байсан юм аа гэж. Чиптээрээс уучрах хэрэггүйсэн. Тэрээс би уучрах хэрэгтэй үедээ л ингээд наас ингэж мгээ те. Тэгээ хосоос ингээд нэг загасны орд ингээд typical X чинь ингээд нэг чамаа салангуудаа story bank хийдэг байхгүй те. Муу нэрийг бүгд надаас ингээ хол даашаас тэгснэ ингээл нэг ганг манг угуулж муугалаа шаацсан те тэгснэ ингээл нэг тарат мараа шаацсан ч юм уу те эсвэл нэг юм спиритуал баах юмнууд ингээд нэг шаадаг да тэгэл нэг YouTube-ийн ухаад үзэрэй зөө ингээд нэг окей сайн бацгааны бүсгүүчдээ өнөөдөр ингээд нэг эмхтээлэг авраага ингээд сэргэмэрий гэсэн ингээд бичлгүүд ингээд нэг загсны ордын хамгийн их ингээд нэг шаадаг хгүй юу тэг ингээд нэг meanwhile тэгж шааж болж энэ зөө гэхдээ өөртөө ингээд нэг hopeless horny hoe буюу ингээд нэг окей донтой найдвар way өлгчин байж юу expecting хийгээд байгаа мэй гэж ингээ хэлэх хэрэгтэй байхгүй юу. За тэр ингээд нэг рөөстэдж яхаа ямар ч лсэн таад бол ихтэй оны шилдэг best ингээ хөөрхөн орчоо тэгээ битгий ингээ offend болоод байваа тэгээ ингээд нэг дүлцэн ингээ царайлаад ингээ гадуур мадуур таарчингуудаа тэгээ ингээ яг ингээд гөлөөгд ингээ хараад байваа килка шопрод хоёр гой хаашаас. За окей. Бай маргааш ингээ материал оролцъя за.